За сайн байна уу. Энэ ажлын хэсгээс асууя. Энэ хөдөө аж ахуйн хууль дагаж орж ирж байхдаа жижиг нэр томьёоны өөрчлөлт юм уу, уялдуулж байгаа өөрчлөлт юм уу, эсвэл том реформын шин чанартай том бодлогын баримт бичиг болох юм уу? Хэрвээ тийм бол энэ баримт бичгийг дагаж орж ирэх санхүүжилтийн их үүсвэр KPI хариуцах институцийн талаарх хуулийн төсөлд орж ирсэн байгаа юу? Яаж оруулж ирсэн байгаа? Энийг яагаад асуугаад байгаа юм бэ? Баахан юм бодлого төлөв баримт бичгүүд бид нэр гаргаад идэг. Одоо энэ дээр чинь 6-гийн 5-ын 1-ээс ихсүүлээд эдийн засгийн хөгжлийн зорилт төлбөр, дэд үтсийн зорилт хөгжил хөтөлбөр, бүсийн өрсөлдөх чадрын гэдэг байгаа. Эдгэртэйгээ хариуцж байгаа институц болоод чигүүргээ давхцаад байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энийг яаж зохицуулах вэ гэдэг асуулт ихсв. За ажлын хэсэг Батэрдэн даргын микрофон өгье. Ер нь Мандахай гишүүний хөдөө аж ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх боловсруулах за тэгээд цаашаа бол ажлын хэсэг дээр бид нар ярьж байгаа. Ер нь хөдөө аж ахуйн бодлого бол бас ер нь тасраад байгаа юм аа. Орон нутгийн хэмжээнд тэр нийт бодлогын хэмжээнд тэр яамнаас гаргаж байгаа бодлогын хүрээндчилсэл дээр яг нэгдсэн ийм бодлого бол гард нэгдүгт бол гарч ирэхгүй болж байна. Хоёрдугаар хөдөө аж ахуйн хуулийн хамгийн гол зорилго бол одоо бид нар бол хөдөө аж ахуйгаа нэлээд одоо эрчимжүүлэх, сайжруулах, хөгжүүлэх, за тэгээд үйлдвэрлэлийн тогтолцоо, за тэр нэмэн үртэг шингэсэн байх эдэргээд нэлээд том өөрчлөлтүүдийг хийхгүй болохгүй болчиход байна. Тэгэхээр энд тодорхой бодлого байж энэ бодлого нь энэ одоо тодорхой хуулиуд дээр шингэж өгөхгүй бол энэ цаашаа бол зүгээр одоо цаасан дээр үлдсэн ийм хууль болж хуурчих гээд байгаа. Яг амьдрал дээр ингээ харахад бол хөдөө аж ахуйн яамнаас гаргаж байгаа бодлого, хөдөө аж ахуйн одоо бодлого гэдэг зүйлд маань бол тодорхойсон бодлого байхгүй. 4 жилээр бид нар зүгээр тухайн сайд ямар бодлого гаргаж байна тэр нь л ерөнхийдөө орон нутглоо нэг хагас дутуу очиод байгаа болохоос биш үндсэн концепцийнхаа хүрээнд бол хөдөө аж ахуйн бодлого гэсэн зүйлийг бол бид нар зайлшгүй гаргаж өгөхгүй болохгүй болчиход байгаа. Ерөнхийдөө бол эдийн засаг гэдэг лөгөө давхар орчоод байгаа болохоос биш хөдөө аж ахуйн маань үндсэндээ бол хаягчаад байгаа маа. Одоо бид нар Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бодлогоо, газар тариалангийн бодлого, мал аж ахуйн бодлогоо бол нэлээд өндөр түвшинд гаргаж ирэхгүй болохгүй болчиход байна шүү дээ. Дагалдах одоо үндсэндээ бол мал аж ахуй гэдэг бол мал аж ахуй, хөдөө аж ахуй гэдэг бол уул уурхайгаа ар дээр орох хэвээр бодлогын хүрээнд бол бид нар дэмжих ёстой эдийн засгийн нэлээд том хүчин зүйл гэж харж байгаа мөртлөөрөө энэ нь дагалтсан байдлаар нэгдүгээрч яваад байна. Хоёрдугаарт эдийн засгт үнэхээр том бодлого нь бол орж чадахгүй байгаа тул ингээ хөгжлийн бодлого төлөлтийн удирдлагын тухай хуульдаа бол яг хөдөө аж ахуйгаа нэг мөр бол дагнаад хөдөө аж ахуйн том бодлогыг бол суулгая гэсэн ийм бодлогоор ажлын хэсэг оруулж ирж байгаа. За Мандах За хууль санаачлагч гишүүн Мандахай гишүүний микрофоныг өгье. Нэмэлт тодруулга өгнө. За Батэрдэн даргын хэлсэнтэй нэмээд хэлэхэд одоо ер нь бол манай засгийн газар солигдох бүрд одоо улсын энэ тэргүүлэх чиглэл төсөв байгууллагын бүтц ер нь өөрчлөгддгөө. Энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн одоо үр дүн бид нар 1-4 жилээр хэмжиж болохгүй юм байгаа. Тэгэхээр энэ 10-аас өөрөө 20 жилийн дараа гардаг ийм онцлогтой, улирлын ийм хамааралтай салбар. Тэгээ тийм учраас олон улсын жишгээр бол угаасаа мөн адилхан хөдөө аж ахуйн бодлогоо 10-аас 20 жилээр одоо хэмжиж гарч байгаа. Нидерланд, Шинзланд, Канада хятад бүх улс орнууд ингэж явж ирсэн. Тэгээ өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбар ер нь хөгжихгүй, маш хэмжээний одоо татаас урамшуулал, төсөв нэмэгддэг ч гэсэн ингээд нэмжихгүй байгаа нь шууд бас энэ ерөнхийдөө урт хугацааны бодлого байхгүй хэрэгжиж ирсэнтэй холбоотой юм байгаамаа. Тэгээ тийм учраас энэ хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хууль нэмэлт оруулах энэ хуулийн төслийг Мандахай гишүүний микрофоныг нэмж өгье. Тэгэд энэ 10 жилийн гол энэ хөдөө аж ахуйн зорилттой хөтөлбөрийг 10 жилийн бодлого боловсруулах шаардлага үндсэн нэгдүгээрт энэ үйлдвэрлэл урт хугацаанд үр дүн гардаг учраас энийг одоо энэ урт хугацаанд нэгд барих хэрэгтэй. Ингэж бид нар үр дүн бүтээмжийг одоо юм хэмжих боломжтой байгаа. Хоёрт энэ уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг одоо бууруулахад шууд хамааралтай. Гуравт энэ хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад зайлшгүй одоо энэ бас урт хугацааны бидэрт бодлоготой явахгүй болохгүй.
дөрөвдүгээрт энэ хөрөнгө оруулалтын доктортой орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр энэ засгийн одоо энэ юм уу сонгуулийн мөчлөгийг дагаж энэ бодлого тэргүүлэх чиглэлийг хөдөө аж ахуйтай уялдуулж тоглохоор хөрөнгө оруулалт доктортой хөрөнгө оруулалтыг татах за дээрэс нь энэ нөгөө урт хугацааны бид нар энэ бодлогоо хэрэгжүүлэх юм үндслэл байхгүй болчиход байгаа. Тэгээ тийм учраас хөдөө аж ахуйн салбарыг одоо мэдээж эдийн засгийн одоо гол тулгуур салбар болгож хөгжүүлэх уул уурхаагаас одоо ангид салбар За гишүүд асуулт асууж дуслаа.